За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. Яг одоо би Хойд Лондоны Tottenham Hotspur-ийн цэнгэлт хүрээлэнгийн урд ирчээд байна. Лондоны хамгийн том цэнгэлт хүрээлэн 2019 онд шийдэгдэн 1.2 тэрбумаар одоо еврогоор боссон ийм цэнгэлт хүрээлэн бол үнэхээр одоо гайхалтай ур амьсгалаар өнөөдөр дүүрэн байхна. Яагаад вэ гэхээр тэд 2025 оны Европа лигийн аваргаар тодорсон яг ийм ур амьсгалтай хөгжөөнд дэмжигчид дуулсан байна. Ойр орчны зам харгууг бүгднийг хаасан байна. Аз хөгжөөнд дэмжигчид маш ихээр ирж байна. Мэдээ сон эмээний нөлөө энд ирсэн Аз хөгжөөнд дэмжигчдээ бүгднийг солонгосчууд гэж бодож байгаа шиг байна. Надаас бас хэд хэдэн хүмүүс тэгэж асуулаа. За энэ Хойд Лондоны хэсэг бол үнэхээр өнөөдөр цагаан өнгөөр бүрхэгдэх юм байна. Сэтгэл маш их тогтолж байна. Тоглолт руу ороод бүр их одоо гайхалтай ур амьсгал хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ өнөөдрийн pre-game шоуг одоо хөтлж явуулж байгаа та дөрөвтөө дахин энэ одоо орой мэндийг хүргэе. Талбай дээр ороод тоглолт за Brighton-ийн эсрэг энэ сүүлийн тойргийн тоглолт бол ерөнхийдөө хөгжөөнд дэмжигчдийн хэлж байгаагаар бол мэдээж цомоо хүлээж авахаас гадна тэдний хувьд бол уур амьсгалаар одоо өөрсдийнхөө баярыг тэмдэглэх ийм үдшиш болгоно гэдэг бол ийм ярианууд ихээр явж байна. Ингээд бүгдэнд нь баярлалаа. Дахиад эргээд уулзнаа гэж найдаж байна. Тэгээд баяртай.